За сквадра аймаг төгсөн дүндээ агштай шүүхээ эрүүгийн шүүх хурлаа нээсэн мэдээ. За энэ шүүх хурлаар тус аймгийн прокурорын газраас эрүүгийн тусгай ангийн 11 дугаар жилийн 1 дэх сартаар ялах турмалд зөвлөсөн Ганбаатар толгодох хэрэг хэлбэршүүлж шийдвэрлэнэ. За нарийн дараа шүүх хурлааны эрсдэл танилцуул оролцогчдор сууна. За шүүх хурлаанд оролцох хүмүүс бүгд ирсэн. Хурлаа үргэлжлэнэ. За шүүх хурлааны дэгийг танилцуулъя. За шүүгч танхимд орж ирэх шүүгэн шийдвэр өчнө сонсгод шүүх хурлааны танхимд орох бүгд бусад шүүгүүд хүндэтгэл үзүүлнэ. За шүүх хурлаанд оролцох шүүгд хандаж үгэх мэдээлэл өгөхдөө суудлаасаа босно. За шүүх хурлааны оролцох шүүгэн шийдвэр барихад байлцсан. За мөн оролцох хурлаанд оролцож тэгс хөлөх шийдвэр захирагт үүрэгтэй гэдгийг тайлбарлая. За шүүгдэх шүүх хурлааны дэг зөрчил тохиолдолд түүнийг шүүх хурлааны танхимаас гаргах тухай урьдчилан сануулна. За дахин зөрчил гарвал шүүх хурлааны танхимаас гарч шүүх шийдвэр барихад танхимд байцуулах зохицуулалттай. За улсын ядч бусад орчнууд шүүх хурлааны дэг зөрчил тохиолдолд сануулга өгнө. За дахин зөрчил гарвал зөрчлийн хуулийн 15-5 заасан торгох шийдвэр ануудуулах зохицуулалттай гэдгийг тайлбарлая. За шүүгчийн биеийн байцаалтыг танилцуулна. За Орлон ургийн огт Сүхбаатарын Ганбаатар Монгол Улсын иргэн 1984 оны 8 сарын 7-ны өдөр төрсөн 41 настай эрэгтэй бүрэн дунд босралтай. За хуваарь хөдөлмөр хэрэглэх амбал 6 эхнэр 4 хүүхэд дорногын замын усмын 1-р агт оршин суух хаягтай. За урд эрүүгийн хариуцлага хүлээж байгаа үгүй. За иргэжлийн дугаар 184 тэг 8 тэг 7 98 гэсэн байна. За Ганбаатарын бие байцаал зөв. За прокурор ялах төвөөртийг гаргаж авах танилцсан. За шүүх хурлааны Сүхбаатар аймаг төгсөмдөөнд агштай шүүхийн ерхий шүүгч насан буян бие даралж за шүүх хурлааны нарийн өвчин дарга инхчин улсын ядгчаар хяналтын прокурор ташгим. За шүүгч Ганбаатар нарыг орцуул шүүх хурлааныг явуулж байна. За шүүх хурлааны бүрэлдэхүүн оролцох сэдвэр хүмүүстэй гэр бүлийн гишүүн болон садан төрлийн холбоотой шийдвэр тухайн маргааны шийдвэрлэхэд ашиг сонирхлын болон хэргийг шударгаар шийдвэрлэхэд иргэдийн бүх үндэслэл байна гэж үзвэл оролцолтой татвар гаргах хэрэгтэй. За ташны татвар байна. Баггүй шүүгч. За Ганбаатар татварлах юм байна уу энэ хүмүүсээс? Нарийн өвчин дараа. За Ганбаатарт шүүгчийн туршлагаас их үүрэг танилцуулсан уу? Ойлгосноо тий? Асууж тодорхой зүйл байгаа юу? Баггүй. Мөрөж шаардлага байгаа юу? За Ганбаатар толгойн прокурор хэлбэршүүлсэн шийдвэр саналтай ирүүлсэн байгаа. За өөрөөр хэлбэл тухайн агент тэрэг үйлчлсэн гэн буруу сайн дураар хүлээж зөвшөөрч байгаа юу? Хүлээж зөвшөөрч байгаа. Маргаан бол байхгүй гэж тооцсон байна тий. За прокурорын сонссон ядаг хүлээж зөвшөөрч байгаа 600 сая төгрөгийн торох ядаг зөвшөөрч байна тий. 500 тий. За гэмтэрэг үйлчлсэн гэмрөө хөдөө зөвшөөрсөй бол бас үүсэх хөл зүгээр дагаврыг ойлгож байгаа. Яаж шийдвэрлэж байна гэдгээ тий. За мөрдөх шалгах ажиллагааны явцад мөрдөх прокурор бусад этгээдээс одоо хүчирхийлэх айлгал сэрдүүлэх хуурч магтсээр хууль бус аргаар гэмрөө хөдөө зөвшөөрөхийг албацсан нөхцөл байдал гаргасан уу? Баггүй. За прокурорын ялах төгөлдөнд тусгацсан хэрэг тусгацсан нотгоонтой бүрэн танилцсан уу? Танилцсан. За шүүх хурлаанд хэрэгт өдөрсөн мэдээлэлтэй нэмж хэлэхцүүл байгаа санал хүсэл гомдол. За эрүүгийн хэлбэршүүлсэн шийдвэрлэж байгаа тохиолдолд эрүүгийн хэн шийдвэр тохиолдол ноцтой зөрчилс бусад тохиолдолд гомдол гарахгүй гэдгийг ойлгосон тий. За улсын ягчид шүүхийн хэлцүүлэг явах нотлохоор бизнес холбоотой холбоотой санал байна. За шүүгдэгч Ганбаатарын хувьд өөрийн үлсэн гэмруугаа сайн дөрвөлэн зөвшөөрч прокурорын шийдэнд хэргийг хэлбэршүүлсэн юм хийн шийдвэрлэх туршлагаас нэг хүлээн авч шийдвэрлсэн тул шүүхийн хэлтүүлгийг нэг үстэй болох. За ялах төвлөлтийн хавсалтаар дутагдсан нотлохоо эмтөөд хэмтгийн судлан тооцоолох саналтай шүүгч. За шүүгчид энэ мөрөндөлтөөр маргаагүй гэсэн
хэлбэрээр зөвхөн сандаа дэмжиж оролцож байгаа юм байна. Тэгэхээр бас их ядах төвлөлт эрүүгээр гэмрүүгийн төвлөлт эрүүгээр арслан төвлөлөөс хавцсан танилцуулна. За шүүгдэгч Ганбаатар нь 2025 оны 7 сарын 18-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар аймгийн Ясгал цумын 100 жилийн баяр наадмын үеэр хэмжилтээр халсан гэдэг шалтгаанаар Ганбаяртай тухайн үед үсэн хувийн таарамжийн харилцааны төлмөөс маргалдаж баруун нүд хэсэг рүү гараараа 1 удаа зөхөж толгойн ар хэсэг рүү гараараа 2-3 удаа зөхөж баруун нүдний дээд доод зөх баруун алимны дотор салцаж суралт баруун хацаас чарах бүхий хөнгөө охроо санаатаа учруулсан буюу эрүүгүйлэн цахаа ангийн 16 дугаар зүйлийн нэг хэсэг заасан гэмтрэг үлдсэн учир гэмрүүтэй таацах дүнлтийг гаргаж ийн шүүгдэгч Ганбаатар нь гэмтрэг үлдсэн гэмрүүгээр лэмжлүүлж мөдөшөлөх ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмтрийг натлахад дэмжлэг үзүүлсэн. За гэмтрийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн. За байдал гэмтрийн шинж за үйлчлэн гэмтрэгтэй хандаж буй байдал зэргийг харгалзан хэлбэршүүлсэн жамаа хэн шийдвэрлэх тухай хүсэлтийг хүлээн авч түнд эрүүгүйлийн тусгай ангийн 16 дугаар зүйлийн нэгдэх хэсэг зааснаар 500 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэвшлүүлэх тухай танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул уг саналыг батуулах. За хохирогч Ганбаяр нь мөрдөн шилх ажиллагааны хохирол хэмжилтэн баримт гаргаж өгөөгүй ба гомд саналгүй нэхэмжлэх зүйлг өгсөн байна. Хохирогчийн сэтгцэд учирсан хор хөшгийн зэрэг тогтоолгод сэтгэл санааны хор хөшгийг хэмжлэхгүй гэсэн байна. Хэрэгт хохирогч Ганбаяр нь өөрийн бид учирсан дээрх гэмтлийг үзүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эрүүл мэндийн даатгалын сангаас дадал гаргуулаагүй болон шүүгдэгчийг баригчлаагүй цагдаа өрөөг учир эдлэхэд оруулан тодорхойлох саналгүй хэрэгт дүнжинсэн эдмүрийн баримтаар хураагдсан гэж зүйл байхгүй. За хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны зардлыг шүүгчдээс гаргуулах зардалгүй шийдэх тотал хүчин төлөвтэй болтол шүүгчдэд өөр давсан хувийн баталгаагаар тасан сэргийлэл гаргах хэмжээ хөвөр өөрчлөлт гэсэн төгөлтөд гаргаж байна. За шүүх хурдаа дуусчээ. Ганбаатар прокурорын дүгнэлттэй холбоотойгоор хэлэх зүйл байна уу? Баггүй. За шүүх шийдвэр гаргах шүүх хурдаанд завсарлаа.